За юуцхан Азоран байна. Өдөө хүртэл хамт байж 5,000-уулаа болсон та бүхэндээ баяр хүргэе. Бас баярлаа. За тэгээ та хэдээсээ асуулт асуусан байсан. 30 гаруй асуулт ирсэн байсан ба үүнд нь хариулах гад одоо бичлэгээгээ сууж байна. Дундуур нь хөөрхөн баримт орох учраас та хэд минь бичлэгээ дуустал үзээрэй. Баярлаа. Эхний хэдэн асуулт нь миний жинхэнэ нэр болон нас өндөр нэмээд хүйсийг минь асуусан байлээ. За тэгээд би гэдэг хүн чинь Анука гэдэг нэртэй 17 настай 172 см өндөртэй эмэгтэй хүн байгаа. Царайгаа харуулах уу гэсэн мэлээ. Царайгаа бол харуулахгүй. Аниме хаанаас үздэг вэ гэж асуусан хүмүүс зөндөө байсан. Аниме бол цагаа тулвал хаанаас үзнэ? Монголоор нь үзнэ гэх юм бол та хэдэд Playmax-ыг санал болгоё. Харин англиар нь үздэг бол Anime Heaven, Hi Anime гэж зөндөө газар байгаа. Би бүгдийг нь аль болохдоор description хэсэгт оруулчихъя. Окей. Топ 10 дуу гэж байна лээ. Яг дараалуулна гэх юм бол байхгүй. Тийм учраас энэ хайпны 10 дуу гэж хэлчихье. Чөлөө цагаараа юу хийж видеонд хэрэг цаг зав зарцуулдаг вэ гэж асуусан байсан. Би бол ихэвчлэн тоглож, утсаа үзэж, хичээлээ хийдэг, өөр юмнээ хийгээд байдаггүй. YouTube гэж ихснээс хойш ихэвчлэн YouTube дээрээ цаг өнгөрөх болсон. Нэг бичлэг хийхдээ хэрэг цаг зарцуулдаг вэ гэсэн аним татхад амар асуудалтай байдаг. Дээрээс нь анима үзчихээд хийн гэдэг бас жоохон асуудалтай. Тэгээд нэг аним бичлэгийг би дор хаяж 2-5 цагийн хооронд хийдэг. Дараагийн асуулт ямар төрлийн аним дамаг дуртай вэ гэж асуусан. Би анхандаа action, adventure төрлийн аним дуртай байсан. Сүүл рүүгээ romance төрлийн аним руу ороод тэгээд үүнийгээ ярьж YouTube хаяг нэхэр болсон. Ягаад аним тайлбарлагч болох болсон? Урам авдаг ютубер байгаа юу гэсэн байлээ. Мэдээж байгаа. Би MZ-гээс урам авдаг. Нэмээд аним тайлбарлагч болох шалтгаан нь өөрийнхөө дуртай хүмүүсийн ярьдаггүй хуучны анимуудыг та бүхэндээ хүргэхийг хүссэн хэрэг. Хамгийн дургүй дахиад үзэхийг хүсдэггүй аним бол Boku no Pico. Би өөр нь яагаад үзснээ сандаггүй юм. Нэг хүнд л сумлагдсан байх. Миний аним туршлал хийх болсон шалтгаан бол өмнөхтэй адилхан хуучны эсвэл өөрийнхөө сонирхдаг анимуудыг бусдад түгээх зорилготой. Би өөрийнхөө хоолойг микрофоноор бичдэг. Нэмээд эдитлэгтэй CapCut-аар эдитлэдэг. Анхны бичлэг хийсэн сэтгэл бол үнэхээр амар байсан. Хүмүүс намайг юу гэж бодох бол, яах бол, таалагдах болов уу, ер нь үзэлтэй авч чадах болов уу гэдээ амар сандарч унтсан. Миний хамгийн дуртай аним бол Naruto. Жил алгасахгүй байнга тавтаж үздэг. Нэмээд миний хамгийн дуртай аним нэр бол яалтчгүй Gojo. Миний хамгийн дуртай аним эмэгтэй дүр бол Nezuko. Анхны зорилго гэхээр зүйл бол байхгүй. Энийг заавал оруулаарай гэж гуйсан байсан. Аниме оруулахдаа цаасан дээр бичээд ярьдаггүй, цээжлээд ярьдаггүй гэж асуусан байсан. Би бол цээжлээд ярьдаг. Миний сувгийн хамгийн хайртай бичлэг маань бол хамгийн анхны оруулсан бичлэг. Дуртай гэхээс илүү хайртай аним бол Blue Lock. Харин аним crush маань бол Blue Lock Kisagi байгаа. Сувгаа ажиллуулахын хувьд бол би ганцаараа ажилладаг, эдитэж өөрөө хийдэг. Та бүхний бодож байгаа шиг Azora гэдэг нэр маань тийм амар түүхтэй биш. Намайг Anuka гэдэг. Тэгээд Azuka гэж нэрлэх гэж байгаад Azuka гэдэг нэртэй хүнтэй адилхан болох гэсэн болохоор Azora гэд өөрчилчихсөн. Azora нь өдөр болгон бичлэг хийгээд ерөөсөө залхдаггүй. Харин та хэдтэй амлалт өгчхөөд бичлэг оруулах чадахгүй гэж сандардаг. Надад найз залуу бол байгаа. YouTube-ээс гадна Azora нь маркетингийн ажил болон орчуулагч ажил хийдэг. Окей. Эрэг болон сөхрөг сэтгэлээ нэг хүн дээр тусгаж аваад байдаггүй. Зүгээр уншаад л орхичихдаг. Яалтчгүй бичлэгээ удаж байгаад нэг анимыг бүтэн яриад оруулъя гэдэг хүсэл байвч туршлага алгадаа. Пенг өрөөдөө болох уу гэж асуусан байсан. Мэдээж болохыг хүсэж байна. Та хэд маань ээжихэн бол би бараг үндсэн аккаунтаар ороод та хэдийнхаа дунд найгаж хөөж мэдгэл хүн. Хамгийн сүүлчийн асуулт нь хоббиг маань асуусан байлээ. Миний хобби бол зураг. Ихэвчлэн дижитал артаар зурдаг. Тэгээд одоо ингээд асуултууд маань дуусж байгаа болохоор товч сонирхолтой баримт руу орцгоё. Та хэд хост клуб болон мейд самагаа үзэхдээ өсвий болон шар үстийг маань хооронд нь өсөлдүүлж байсан уу? За тэгвэл одоо хооронд нь нэг тулгаад үзье. Хост клубын шар үс буюу Тамакигийн хувьд бол драмын хаан буюу хамгийн их энержитэй нэг нь нэмээд давуу тал нь маш халамжтай. Хүмүүсийг баярлуулахтай сайн. Харахад чин сэтгэлээсээ хайртай. Өөрийгөө аав гэж зарлаад жаахан юмд л хитрам гаргаад идэг. Харин мейд самаадыг гардаг Такуми Усугийн хувьд бол чимээгүй нууцлаг хүмүүсийг хүсдэг төгс залуу. Мисакиг чимээгүй хамгаалж бүх зүйлдээ сайн. Жишээлбэл спорт, хичээл, чарм гэх мэт. Тэрээр үргэлж Мисакиг аюулд орсон үед хамгийн түрүүнд зөв цагаа олж гарч ирдэг. За тэгээд иймэрхүү энэ хоёроо зан чанарыг илүү сайн судлаад, их нартээ яаж ханддаг, нөхөр болоод яах хийхийг сайн судлаад өөрийнхөө дүгнээд үзье. Та хэд мэдсэн энэ хоёрын аль нь хилдэг нөхөр болохыг нь бодоод коммент бичээрэй.
Такуми Усуи бол Мисакидээ насан турсныхаа дараа гэрэлдэг. Энэ нь аним дээр гардаггүй. Тэрээр угийн, тайван, төлөв даруй боловч хайртай үнийгээ шоглоод байдаг торол төрлийн зантай гэсэн ч Green Flag. Тамакигийн хувьд Харухидээ аним дээр нийлээ дуустдаг ч гэрэлдэггүй, харин манганыхаа төгсгөлд гэрэлдэг. Тэрээр үнэхээр халамжтай, бас романтик төрлийн хүн ба нар шиг гэрэлддэг. Green Flag гэхээс илүү Green Forest маягийн хүн. Энэ хоёр сайхан залууг харьцуулбал нэг иймэрхүү. Хэрвээ энэ хоёр нэг охин дурлцчихвал яах вэ? Усуи бол дурсан охиноо багаар ажиглаж дуртай зүйлийг нь хараад багаар туслана. Харин өрсөлдөгч болох Тамуки руугаа хэд хэдэн үг шидэж шоглох нь тодорхой. Үнэхээр 50 төрлийн хүн учраас өөрийгөө сонгоно гэдэгтээ бүрэн итгээд чимээгүй хүн ажигласаар л байх болно. Тамаки өөрийгөө дурлсан гэдгийг эхний өдрөө мэдэгч үүнийг аавын хайр гэж хэсэг солиорох байх. Тэгээ том цэцгийн баглаа байн гуйж Такумиг харах бүртээ илт дайн дуудана. Такуми дурлсан өдрөө л олон түмэнд өөрийгөө зарлаж хараа Усуи чимээгүйхөө ажиглана. Тэгээ татаархсандаа болоо Такуми хэд драматик байдалд орох бөгөөд Усуи чимээгүйхөө ажигласаар ялах магадлалтай. За тэгээ та хэдийн хувьд аль нь та нарт илүү тохирох юм бэ? Илүү онцгой байсан гэж найдаа. За тэгээ 5K спешиал бичлэг маань ингээд дуусч байна. Та хэд маань комент бүтээд энэ хүртэл үзснээ баттгаад эрсээ бүртгээрэй. За тэгээд 10K спешиалэрийн илүү онцгой бичлэг хийцгээе. Түр баяртай.